Сайн амнахаа дараагийн хвшлэгээр олзож байна. Энэ удаагийнхаа бичлэгээр Black Mirror цувралын Season 7-гийн 2 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Ингээ олон юм ярилгүй шууд бичлэгээр гарцгаая. Өглөө эртлэн босч ажилдаа явахаар бэлтгэж буй Мариам маань чихний хажуугаар урд чүнэгийн эмэгтэй өндрөө сунаж өөд болсон талаар мэдээ сонссноос болж түүний өглөө жаахан тиймхий эхэлж байгаагаар кино маань хэлдэг. Удалгүй түүний найз залуу бууж ирэх бөгөөд манай хүн шинхэн зохиосон амттнаа түнд амсалдаг. Мариам маань зүгээр л сонирхлоороо хийсэн амттаа найз залуудаа амсуулж байгаа биш, амттаа үйлдвэрлэгч компанид ажилладаг бөгөөд төгөрч зогсоохгүй шинэ амттан зохиогч буюу нэлийн чухал албаашдаг юм байна лээ. Тэдний компани шинэ бүтээгдэхүүн гаргахынхаа өмнө олон шат амжилтгаар ордгийн нэг хэсэг нь энгийн иргэдэд амсуулж сэтгэлдлийг нь сонсох өдөрлөг зохиодог бөгөөд өнөөдөр тэр өдөр нь байдаг. Одлого ажил дээр ирэх бөгөөд өдөрлөг болох цаг нь болж хүмүүс ч цугласаар бүрдэж дуусаад яг үйл ажиллагаа эхлэхийн алдаад нэгэн эмэгтэй нэмээд өрөд ирдэг. Өдөрлөгийн өдөртөгч өнөөдрийн хүмүүс бүгд бүрдсэн талаар хэлтэл миний нэр байх ёстой доо та дахиад нэг шалгаад өгөөч гэж хэлснээр өдөртөгч дахиад шалгатал нэрэл байх бөгөөд ингээд чинээр ирсэн эмэгтэйг оруулаад өдөрлөг маань эхэлдэг. За энэ үйл явцыг Мариам маань бусад ажилтнуудынхаа хамтаар шилний цаанаас ажиглаж байх бөгөөд сүүлд ирсэн эмэгтэйг хараад нэлээд гайхаж байгаа нь харагддаг. Учир нь сүүлд ирсэн эмэгтэйг Verity гэдэг бөгөөд манай хоёр нэг сургуульд хамт ордог байсан юм байна лээ. Үүнээс гадна Verity-г хараад гаднах дөрхөөрөө ч нэлээд өөрчлөгдсөн байна гэж цочордож байгаагаас наруул тэдний хооронд өмнө нь ямар нэгэн нууцлаг зүйл болсон юм байх таа гэж бодогдохоор харагддаг. За тэгээд удалгүй амталгааж эхлэх бөгөөд хүн болгон эхний цэсмийг эзснийхээ дараа нэлээд муу сэтгэгдэлтэй байж байтал Verity маань хоёр дахь цэсмийг эзснийхээ дараа бусдаа дахиад нэгийг амсаад үз тэгвэл өмнөхөөсөө хамаагүй дэрдэж байна гэж уриалдаг. Бусдын чиргэлцэж байгаад хоёр дахь амсаад үзтэл нэрэл амтанд нь даснаас болоод тэр бүх хүмүүст таалагдаж эхэлдэг. Уг нэгснээр Маригийн ажил сайн болж байгаа ч үүнийг харсан Мариам маань харин ч эсэргээрээ нэг л дуухгүй сэтгэл төгссөн байдалтай байгаа нь харагддаг. За ингэснээр өдөрлөгч удалгүй дуусах бөгөөд Мариам маань нойлын өрөөнд санамсаргүй Verityтэй даралдчихдаг. За манай хоёрын харилцаа ер нь жаахан хөндийгэмэр юм уу эсвэл зүгээр нэг сургуулийн гэдгээс цаашгүй байсан юм шиг байна лээ. Учир нь гэвэл Мариам маань сургууль дээрээ нэлээд алдартай байсан бол харин Verity эсэргээрээ номын орхотой өдөржингл компьютерийн дэхэм дөнждөг дуу муутай хүүхэд байсан буюу ер нь бол шал эсрэг тесрэг хоёр хүүхэд байсан гэсэн үг. Үүнээс гадна Verity маань энд зүгээр ирээгүй бөгөөд ажилд орох сонирхолтой байгаагаа хэлтэл Мариам маань харамсалтай манай цул оронтой байхгүй гэтэл тийм гэж юу уг нь би саяхан л харсан юм да буруу харсан юм байх та гэж өнгөрдөг. Нойлоос гарсан даруйдаал Мариам маань сонь санагдаад байсан болохоор шууд ажилдаа авах зар тавигдсан эсхийг шалгаад үзтэл нэрэл зар тавигдчихсан байх бөгөөд өрөөж идэхгүй даргаасаа очиод асуудал хэдхэн өдрийн өмнө зар оруулсан гэж хэлдэг. Оройн манай хүн гэртээ хараад найз залуудаа Verity-гийн талаар хэлэх бөгөөд Verity сургууль дээрээ багштайгаа явуулдаг байсан гих цоо яриа гараад тэр нь бүр явандаа ирчиг авснаас болоод хүн болгон дооглож дээрлэж харцдаг байсан юм байна лээ. Ядчах тэр нь шалгуудлаа зүгээр л нэг цоргол хэлсэн бөгөөд манай Мариатай нийлдэг байсан нэг охин Verity-д бүр нар үзүүлдэг байсан болохоор л манай хүн Verity-г хараад доохгүй эвгүй байгаад байсан болж таардаг. За тэгээ маргааш нь Мариам маань ажил дээрээ очтол нүдэн дээр нь Verity ярилцлаганд ороод шууд л тэр дороо тэнцчихдэг. Мариач доромчхон дарга дээрээ очиод сайн шалгаж үзсэн юм уу? Арай л хурдан авчиж байгаа юм биш үү гэтэл Verity-гийн сурсан сургуульд орчлох нь үнэхээр сайн байсан болохоор ийм сайн хүнийг алдахгүй тулд шууд авчихлаа гэж хэлдэг. Үүнээс гадна дарга нь манай хоёрыг нэг сургууль сурдаг байсныг мэдсэн бөгөөд Мариам маань байн ингээд Verity-гийн талаар таагүй юм хэлээд байхлаар тэдний хоорондын харилцаа өмнө нь таагүй байсан юм байна да гэсэн ойлголт авчихдаг. За үүний дараагаар удалгүй тэдний ажил дээр хамгийн том захирал нэрх гэж байгаатай холбогдуулаад Verity Мари хоёрыг түүн зориулж дуртай хамтныг нь шинчлээд сонирхолтой даалгавар өгдөг. Мэдээж Маригийн зааварчилгаагаар Verity их өстой бөгөөд орцоо Verity тэлээд бичүүлж байтал нэгнийхээ сүүг улгаагаар уусан талаараа байн гэрэлтэж байдаг хоёр ажилт нь хэрэлдээд байсан болохоор Мариам маань орцоо мэйлээрээ улгаар алдаг. За тэгээ яг мэйлээ явуулаад дуустал ажлынхаа нэг залуу Bernie-гийн бүргэрийн талаар ярих бөгөөд Мариам маань тэслэхүү наадахыг чинь Barney биш Bernie гэж дууддаг юм а гэж хэлдэг. Мэдээж нөгөө залууч бууж өгөлгүй өөрийн хөрөө зүтгэх бөгөөд Мариач бууж өгөлгүй дайрсаар байдаг. Учир нь гэвэл манай Маригийн найз залуу нь Bernie-д ажилладаг байсан бөгөөд төгөөр зогсохгүй одоо хүртэл лого томолгоог нь өмсдөг болохоор ер нь бол Bernie-гийн логог өдөр болгон хардаг гэсэн үг, тиймээс өөртөө 100% итгэлтэй байдаг. За яг ингээд маргалдаж байтал Verity дундуур нь орж ирээд Barney гэж бичдэг байхаа бидийг санаа тавина гэж хэлснээр манай Маригийн уур дээцэгтэй өрөөд за зүгээр л гуглдчихийгээд интернетээс шалгаад үзтэл нэрэл Barney буюу E9-тэй бичдэг болж таардаг. Мэдээж өрөө нараад найз залуугийнхаа малгайг шалгасан жалгаагүй л Barney гэж бичсэн байх бөгөөд найз залуугаас асуусан ч мөн л адилхан хариулт авснасаа болж бухимдаад найз залуутайгаа өртөөл муудалцаад авдаг. За ингэснээр манай хүнд нэг л с ิจ гтэй санагдаад ахлах сургуулийнхаа найз буюу нөгөө Verity-г дэрлэгдэг байсан охиндоо холбогдох гээд мессеж бичтэл нөгөөх нь мессежийг нь уншсан мөртлөө хариу өгөлгүй зүгээр л таг болчихдог. За маргааш өглөө ажил дээр нь нөгөө хамгийн том захирал нь ирэх бөгөөд шинэ амттан амсуултал тэр нь ч захиралтанд таалагдаад уулзалт ерөнхийдөө л тажиулж өнгөрдөг.
Гэл захирлыг явсны дараа нөгөө амттан гардаж идэг тоогооч дотор нь баг зэрэг үхрийн махны холц орсон талаар хэлэх бөгөөд нөгөө захирал нь энтгэх хүн байсан болохоор манай хэд бүгдээрээ л сандралддаг. Энтгэх хүн гэдгийг нь мэдсээр байж яагаад үхрийн мах идүүлчих вэ гэд дарга нь Мариараа оролтол мэдээж өмнөх өдөр нь Мария маань Веритид орцнуудаа илээд Веритийн тоогоочт нь л орцнуудаа өгсөн юм байна лээ. Тэгээ яхав Мария маань орцондоо үхрийн махны холц оруулаагүй гэдэгтээ итгэлтэй байгаа болохоор шууд Веритидээ даргийнхаа өмнө өрөлдгөр болдог. Гэтэл Веритич бас чамаас авсныгаа яг л тэр чигээр нөхсөн гэж гүрийх бөгөөд дарган чинийхэн нүгэнд итгэхэд хэцүү байсан болохоор явуулсан мэйлийг нь шалах хараалдаг. Тэгтэл яасан мэдээж ойлгомжтой Маригийн явуулсан мэйл нь хүртлэн өөрчлөгдөөд яг л Веритигийн хэлснээр болчихсон байхан тэр. Верити багада үнэхээр гоц ухаантай хөхөд байсан бөгөөд байнга л компьютертэй ноцолдож шинэ зүйл туршиж явдаг байсан юм байна лээ. Тэгээ яг хөө үнэхээр ухаантай хөхөд байсан болохоор ямар нэг төрлийн шинэ технологи бүтээчихсэн тэрийг над дээр ашиглаад байна гэж боддог. За тэгээ энэ талаараа найз залуутайгаа ярилцаад байж байтал уцанд нь мессеж ирэх бөгөөд харамсалтай нь өчигдөр холбогдох гэж чадаагүй нөгөө найз нь хэдэн өдрийн өмнө өөд болсон талаар нөхөр нь мессеж бичсэн байдаг. Манай хүн шууд л залгаад ярих бөгөөд юу болсон гэсэн чинь тэр найз нь хэдхэн өдрийн өмнө өндрөөс нь жамаа орлсон бөгөөд уг нь ямар ч тех шалтгаан байгаагүй бүх зүйл нь зүгээр байсан ч гинтэл ийм зүйл болчихсон гэж хэлдэг. Маргааш өглөө нь манай хүн ажилдаа иртэл хинч байхгүй байх бөгөөд удалгүй араас нь Верити орж ирснээ чи өглөөний хурлаасаа хоцорчихсон юм уу гэж асуудаг. Манай хүн ч жаахан уртаагаар хурлын зар надад ирэх болохоор би ирдэг цагтаа л ирлээ гэж хэлдэг. Үүнээс гадна Веритигийн ажилд орж ирснээс хойш Мари маань ерөн жоохон дургүй байгааг анзаарсан Верити ямар нэгэн шалтгаан байгаа эсхийг асуудаг. Манай хүн ч тийм байхгүй. Хоёлоо өмнө нь бибинээ бараг л таньдаггүй байсан шүү дээ. Тийм байхад би чамд яалаа гэж дургүй байх вдээ л гэдэг. Гэтэл Верити нөгөө багштайгаа явуулдаг байсан талаар яриаг эхлүүлэх бөгөөд өөрхий Верити маань сургууль дээрээ ер нь л жоохон гадуур хогддаг, бусдтайгаа сайн нийлж чаддаггүй байсан болохоор компьютерийн нийгмийн багштайгаа л ганц ярилцаж ойлголцдог байсан юм байна лээ. Гэтэл тэр багшийг нь Веритидээ явуулсан гэх ярианаас олоод шилжүүлчихсэн бөгөөд ингэснээр Верити маань дахиад л ганцаард л дунаа зогсохгүй бүр багштайгаа явуулсан нэр зөөснээр сургуулийн амьдрал нь улмал хэцүү болсон байдаг. Үнийг нь сонссон Мария маань мэдээж харамсаж байгаагаа хэлээд би бол огт итгэж байгаагүй шүү. Гэхдээ энэ зүйл ярьж чамайг хэцүү байдалд оруулсан хүмүүс чинь бүгдээрээ л гин залуу хүүхдүүд байсан шүү дээ гэж хэлдэг. Гэтэл хариуд нь Верити зааз нэрэл тийм дээ гэж ямар ч сэтгэл хөдлөлгүй царайгаар хэлснээ нөгөө байнга сууны хэрүүл хийдэг нэг ажилтныхын сүүг нь шууд нүдэн дээр нь уучдаг. За тэгээд үнийг харсан Мария маань гайхаж амжаагүй байтал ажлынх нь урлаа дараад ороод ирдэг. Дарган чи мэйл аваагүй мó би өчигдөр хуралдаа шүү гэд мэйл явуулсан ш тентэргээд ирж байтал нөгөө сүүний эзэн энэ удаа нэлээд уртагаар хин миний сууг уучгаа гэд хуралдаг. Гэтэл энэ удаа бол байнга сэрдэгддэг залуу нь хамт хуралдан суусан бөгөөд хуралцаагаагүй Мария Верити хоёрын нэг нь болох нь гарцааг болж таардаг. Мэдээж Мария маань би уугаагүй. Верити сая миний нүдэн дээр бүгдийг нь уугаад тосгочихлаа гэд хэлсэн ч Верити улаан цай мэсэргүүцээд Мария усаа гэд хүрээчгдэг. Гэхдээ азар энэ үйл явдал нь зааланд олсон бөгөөд тэр зааланд нь хяналтын камер байдаг юм байна лээ. Тиймээс шууд л камер үзэхэр болдог. Гэтэл яг камерын бичлэг шалгаж байтал Верити зүйлтэй барьж байгаад тэр сүүг би биш Мария усаа гэж хэлэх бөгөөд Мария гайхаж амжаагүй байтал нэрэл камер дээр нөгөө сүүг нь Мария булгаж аваад ууж байгаа нь харагддаг. Бүр шоконд орсон Мария маань ийм зүйл байх боломжгүй хэрвээ би энэ сүүг уусан бол шууд л тэр дороо өгөх байсан. Учир нь би харшилтаа гэд хэлтэл энэ удаа ч гэсэн Верити зүйлтэй барьж байгаад би харшил гэж сонсож байгаагүй юм байна гэж хэлдэг. Тэгсэн дарганч гэлсэн харшил гэдэг үгний талаар ямар ч ойлголтгүй байх бөгөөд анх удаа сонсож байна гэхлээр нь Google-тэй үзтэл нэрэл ямар ч илэрч гарч ирдэггүй. За ингэснээр манай хүний төвчээр бүр дээд зэгтээ өрөөд Верити рүү дайрж эхлэх бөгөөд эцэст нь дарган түүнийг хэсэг хугацаанд ажилласан чөлөөлөхөр болдог. Гэхдээ манай хүнд энэ бүхэн ямар ч хамаагүй болсон байх бөгөөд толгойд нь зөвхөн Верити энэ бүхнийг яаж хийгээд байна? Энэ бүх зүйлс түүний зүйлттэй нь холбоотой юу гэсэн бодлоо л эргэлдэж байдаг. За тэгээд тэр өрөөнөө манай хүн ажлынхаа гадаа Веритиг хүлээж аваад түүнийг дагаж явсаар гэрээг нь мэдэж авдаг. Тэгээ яг угаасаа шийдчихсэн болохоор шууд гэрлөө нууцаар нэвтрэх бөгөөд яваад ортол үүднийх нь хэсэгт баахан процесс руу дөрөөтэй байдаг. Цааш явсаар агаад дидэ хортон гараад нөгөө зүйлтэй хайсаар агаад олох бөгөөд ажилуулах гэж чадахгүй зогсож байтал Верити угаалгын өрөөнөөсөө гараад ирдэг. Тэгээ яг манай хүн арай гэж амжаад орон доогоор нууглаа гэж бодтол Верити алидинэ мэдчихсэн байдаг. Нэгэнд баригдчихсан болохоор гарч ирээд би чамааг энэ зүйл дээр бүх зүйлийг өөрчлөөд байгааг мэдчихсэн гэд ажилуулга гэтэл нөгөөх нь манай хүн дээр яагаад ч юм ажилдаггүй. Яагаад гэсэн чинь тэр нь хурууны игээр л ажилдаг буюу ер нь бол Верити л зөвхөн ажиллаж чадах юм байна лээ. Үүнээс гадна манай хүний таамаг бараг л зөв буюу яаж ажилдаг гэхлээр Верити дээр зүйлтэндээ хурж байгаад энэ дэлхийд алин байхгүй гэж хэлэх юм бол зэрэгэлдээ ертөнцийн алимгүй тэр ертөнц рүү шилжиж очно гэсэн үг. Гэхдээ тэрийг нь зөвхөн манай Мариал мэдээд бос хүмүүс нь анханасаа л алин байдаггүй юм шиг амьдарсаар ирсэн хүмүүс байхаар тохируулчихсан. За ингэж тайлбарлахлаар жоохон төвөгтэй байж магадгүй зүгээр нэг үгээр хэлэх юм бол Верити зүйлтэндээ хурж байгаад юу ч гэж хэлсэн тэр зүйл нь бодит болно. Гэхдээ ингэж өөрчлөгдөж байгааг нь Мариал зөвхөн мэднэ. Бос хүмүүсийн хувьд бол анханасаа л тийм байсан гэж ойлгоно гэсэн үг.
За окей ойлголоо. Гэхдээ яагаад ийм агуу зүйл бүтээчгээд зүгээр л ертөнцийг хүснээр өдөртөө сайхан амьдарчихгүй намайг ингэ заваагаад байгаа юм бэ гэд асуудал. Ер нь бол чиний саяны хэлсэн бүх зүйлсийг аль эдийнэ туршаад үзчихсэн энэ ертөнцийн хатан хаанч болж үзлээ. Гэхдээ эцэст нь миний сэтгэл өртөө чанаагүй нэг зүйл бодогцоор л байна. Яагаад чи тийм огт үндэслэлгүй цуу яриаг эхлүүлсэн юм бэ гэж асуудаг. За яг үнэндээ веритийг багштайгаа явуулдаг гэсэн цуу яриаг манай Мария гаргачихсан юм байна лээ. Гэхдээ харамсалтай нь ямар ч онцгийн шалтгаан байхгүй. Зүгээр л найздаа тэгэд илжчихсэн чинь нөгөөх нь бүр сэвээд сургууль даяарсан сайз болгоод иччихсан байдаг. Тэгээ Верити Мари дээр ирэхээс өмнө тэр өөрийг нь байнга дэрлэгдэх байсан охин дээр очиж яг ийм зүйл мэдрүүлж тамалсаар байгаад амийг нь орлуулсан бөгөөд эцэст нь энэ бүхнийг Мари эхлүүлсэн гэдгийг мэдээд манай хүн дээр ирсэн байдаг. За тэгээд энэ бүхнийг сонсож байгаад манай хүн уучлалт гуйгаад угаасаа нэмэргүй гэдгийг ойлгоод шууд Верити рүү гинттэй арай зүйлтэйг нь болоож авах гэсэн ч бүтлгүүцснээр нөгөөх нь зэвсэгтэй цагдаа нар дуудаад манай хүнийг онц ноцтой гинт хэрэгтэн болгочихдаг. Зангснэр эцэст нь манай хүн үлцэн амьдралаа шоронд өнгөрөөхөндэ гэж бодож байтал яг баригдаад явахынхаа өмнө цагдаагийн бууг нь болоож аваад шууд Веритийг буутаад алчихдаг. Гэтэл Лазар Верити унахтаа зүйлдээ бариад унчихсан байж таарах бөгөөд идэвхтэй байсан зүйлтийг өөрт нь ажилдаг бол гэж тушаал өгөөд цагдаа нарыг ч амархан зохицуулаад эцэст нь зүйлтнийхээ ачаар ертөнцийн үдирдэгч болж байгаагаар кино манд дуустдаг. Арай л огцомдоо усж байгаа биз. Гэхдээ одоо айхөө угасаал ингэж дуустдаг. За тэгээд эцэст нь бичлэг таалагдсан бол тардаг юмнуудаа дараараа дараах хэвшлэгээр олцлаа. Тэр баяртай.